Баатар гишүүнийг дэмжиж байгаа. Бас аймаг орон нутагт ажиллаж байсан туршлагатай хүн. Ер нь ингээд хараад байхад бас нэг аймаг орон нутаг удирдах байсан хүмүүсүүд арай өөр юм амьдралд наалцсан юм ярих юм. Ажил амьдралын туршлагагүй нухлуулаагүй улсууд бол ер нь ирээдүйд учрах хүндрэл бэрхшээлийг төсөөлдгүү ч юм байна, боддгүү ч юм байна. Тэгэл нэг сэдв хайгаал нэг хууль нийгэм таалагдсан юм ярьчихъя гэл нэг иймэрхүү байдлаар яваад идэг. Хуучин их хурл ямар байсан гэвэл яг өдөрт бол төсвийн гүйцэтгэлийг бүр шаардж байгаад ярьдаг байсан юм. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ямар байна гэдээ ингээ ярьдаг байсан. Одоо огт ярихгүй. Валютын нөөц ярьдаг байсан. Одоо ярихгүй. Мөнгөний бодлогыг бид нар яаж хэлцэв? Ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас жоохон хэдүүлээ жоохон амьдрал наалтцтай юм ярьдаг. Попрогоо жоохон багасгаад бодлого тодорхойлох, бүтээл санаал гаргах гэсэн ийм чиглэл рүү явахгүй бол юу ч үйлдвэрлэдэггүй, ямар ч баялаг бүтээлдэггүй энэ орон чинь биш үү? Одоо та нар төсвийн гүйцэтгэлээ хар. 10 сарын байдлаар 3.1 их найдаар тасарсан явж байна. Экспортын гол орлого нүүрс чинь өнгөрсөн жилдээ харьцуулахад 2.9 тэрбум доллараар тасарсан явж байна. Энд чи төмөр тавьчих гэдэг шүү дээ эдийн засгтаа. Бид нар санаа зовх хэрэгтэй шүү дээ. Их хурл санаа зовх хэрэгтэй шүү дээ. Энд зүгээр одоо нэг сэдв хөөтөлцсөн юм яриа суугаад байх шүү. Тийм учраас хэдүүлээ одоо энэ Монгол банкны ерөнхийлөгчөж бүр орж ирэхэж болсон байна. Энэ нэг төсөв эдийн засгийн байдлаа эдрийг сонсч ярьдаг байхгүй болохгүй. Ирэх хаврыг яах? Ирэх хаврын нэгдүгээр үйлрэлд байна шүү дээ. Валют ордоггүй юм. Бизнес явдаггүй юм. Энэ үед өшөө төсвийн байдал хүндэрнэ. Мөнгөний нийлүүлэлт 22 онтой харьцаа 22 онд 30 их найд байсан. Одоо 45 их найд 50% өссөн байна шүү дээ мөнгө. Тэгэхээр $1 ногдох мөнгөний хэмжээ 50% өссөн байна. Бид нар одоо жоохон алдах юм бол $5,000 руу явна. Энэ мэт асуудлаа бид нар ярихгүй болохгүй. Их хурл чинь Монгол банкыг одоо хянаж байгаа гол байгууллага шүү дээ. Монгол банк чинь манай харьяа. Тийм учраас энэ төсөв бол улсын хурлын гол асуудал. Тэгээ энэ зүйлүүд дээр хэдүүлээ нэг оны төгсгөл сайн яриад эх жилээ яаж харах юм бэ? Эхний улирлаа яаж авч явах юм бэ гэдэг юмнуудаа нэг жоохон анхааралтай хандахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал бол маш хүнд болсон байна гэдэг хэдүүлээ нэг жоохон ойлгох цаг болоод байх шиг байна гэдгийг хэлээ. Тэгээ Наранбаатар дараа хүнд үед гарч ийн тэгээ анхаарч ажиллана үзье.